Монгол Улсын их хурал бүгд найрамд Хятад ард улсын бүх хотын ардын төлөөлөгчдийн их хурал хоорондын байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцаа ойлголцлын санамжчигт өнгөрсөн онд гарыг зохицуулсан. Энэ санамжчгийн хүрээнд Улсын хурлын дэд дарга, Монгол Ардын намын дарга энх болтын урилгаар бүгд найрамд Хятад ард улсын бүх хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд дарга Ян Зунчин тэргүүтэй төлөөлөгчдийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээний эхэнд Монгол Ардын намын дарга энх бол бүх хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд даргын энэ удаагийн айлчлал олон жилийн найрсаг уламжлалт харилцаатай хоёр орны хамтын ажиллагаанд бас нэгэн шинэ хуудас нээж байгааг онцлсан юм а. Монгол Хятад хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, агуулга нь баяжиж, бүх төвшөнд улам сайжирч байгааг энэ үеэр талууд онцолж байлаа. Бүх хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд дарга хатагтай Ян Зунчин Монгол улс бүгд найрамд Хятад ард улсын эрхтгш харилцан ашигтай хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, харилцан итгэлцэл бэхжиж бүг онцлоод хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг шинэ арга хэлбэрээр улам баяжуулж бэхжүүлэх иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм а.